За SDN controller гэж юу гэдэг юм бэ гэж. SDN. Тэгэхээр SDN гэдэг зүйл бол software defined network гэдэг үгний төвчлөл. Энэ SDN-ээс болоод Cisco тэр чигээрээ сургалтынхаа агуулгыг өөрчилсөн. SDN-ээс болоод. За зарим хүмүүс мэдж байгаа. Cisco-гийн сүлжээний сургалт 2020 оны 2 дугаар сарын 24-өөс хойш бүх агуулгын шинжлэгдсэн. Бүх одоо шалгалтууд, сургалтууд шинжлэгдсэн. Дээрээс нь шинэ сургалт гарч ирсэн. Яагаад ийм зүйл хийгдсэн бэ гэхээр SDN-ээс болоод гэсэн. Software defined network-оос шалтгаалаад. За SDN бол биднэрт programmability гэдэг зүйлийг бас авчирсан. Тэгэхээр SDN controller гэж юу хэлдэм бэ гэхээр товчхондоо хэдүүлээ за энэ whiteboard дээр би нэг жишээ тайлбарлая явууч. Илүү ойлгомжтой харагдах юм дээр. За сүлжээний төхөөрөмж router, switch, firewall гэдэг төхөөрөмжүүд байгаа шүү дээ. Эдгээр төхөөрөмжүүд дээр жишээ нь хэдүүлээ нэг router байгаа гэж. Router дээр за control plane болон data plane гэсэн хоёр ажиллагааны архитектур байдаг. Control plane болон data plane гэж. За control plane юу юм бэ гэхээр тухайн төхөөрөмжийн CPU буюу одоо тархин гэсэн. Control plane буюу тохиргоо хийдэг, контролыг удирддаг гэсэн. Control plane дээр юу ажилд юм бэ гэхээр энэ дэр router-ийн хувьд бол routing table-ыг байрладаг. Routing table-ийг router маань control plane дээр үүсгэдэг гэсэн. За энэ дээр ARP cache байдаг. Нөгөө тооцоол хийдэг бүх протоколууд control plane дээр байдаг. CPU дээр байдаг. За data plane гэдэг юу юм бэ гэхээр энэ дээр оролт гаралтын интерфейсийн мэдээлэл байдаг. Аль интерфейсийн цаана ямар MAC хаягтай төхөөрөмж байгаа юм бэ гэдэг мэдээлэл data plane дээр байдаг. За ингээд data plane дээр оролт гаралтын интерфейс гэсэн. Giga 0.0, Giga 0.1, за Giga 0.2 ч юм уу да. За энд Giga 0.3 гэдэг интерфейсүүд байдаг. За өвдөлт дамжих үед юу хийгдэм бэ гэхээр ингээд хэдлийн дээр нэг жишээ авч. Энэ портны цаана хэдүүлээ хэрэглэгч байгаа гэж үзье. PC байгаа. За энэ портны цаана хэдүүлээ интернет байгаа гэж үзье. ISP-д холбогдсон гэж үзье. Интернет. За интернетийн цаана жишээ бол энд Facebook орох гэж байгаа гэж үзье. Гэтэл энэ байгууллага нь өөр нэг байгууллагын routerтэй холбогдсон гэж үзье. Тэ? За жишээ бол энэ банкны байгууллага гэж үзье. Банкуд хоорондоо холбогдсон ч гэдэг юм да. Энд банк A гэдэг банк, энд B гэдэг банк байгаа гэж үзье. За ингээд хэрэглэгч за банкны нэг ажилтны жишээ бол нэг маркетинг ажилтны Facebook орох гэж байгаа гэж үзье. Facebook орыг үл хэрэглэгчийн трафик энэ router-ийн интерфейсээр орж ирээд control plane дээр очоод CPU дээр тооцоол хийдэг. Facebook руу очиход бол аль портоор гарах юм бэ гэдэг тооцоол хийдэг гэсэн. За энэ бол яг routing table-ээс замчлаа хайгаад за тэгээд Facebook-тэй холбогдсон интернеттэй холбогдсон портоор гараа авчдаг. Giga 0.1-ээр. За энэ хэрэглэгч дахиад өөр банктай холбогдож байгаа юм. Банкны дийлерүүд хоорондоо мэдээлэл солилцож байгаа шүү дээ юм да. Энэ хэрэглэгчээс data plane буюу оролт гаралтын интерфейс рүү мэдээлэл орж ирээд CPU дээр дахиад тооцоол хийдэг. Control plane дээр. Control plane дээр за А гэдэг банк руу очихын тулд аль портоор гарах юм бэ гэдэг тооцоолыг хийгээд за харгалзсан нөгөө портоор гараа авчдаг. Giga 0.2-оор. За сүлжээний төхөөрөмжүүд өвдөлт дамжуулахад control plane болон data plane гэсэн эдгээр хоёр зүйлийг заавал дамждаг гэсэн. За тэгвэл хэдүүлээ олон төхөөрөмж байгаа үед юу болох вэ гэдэг дээр. Жишээ нь энэ доор нэг энд switch, за энд нэг switch, энд router байгаа гэж үзье. За router-ийн цаана ISP буюу интернет байгаа гэж үзье. За сүлжээний бүхий л төхөөрөмждөр control plane, data plane гэдэг зүйл байна. Энд control plane, энэ data plane. За PC1, энэ PC2. Хоёр PC хоорондоо холбогдоход жишээлбэл энэ хэрэглэгчээс switch руу өгдөл орж ирнэ. Switch руу орж ирсэн өгдөл data plane-ээр орж ирээд CPU дээр MAC table-ээс хайлтдаг. Энэ PC руу очиход бол энэ switch аль портоор гарах юм бэ гэж хайлтдаг. За портоо олоод 2 дугаар switch руу очино. 2 дугаар switch дээр data plane-ээр буюу интерфейсээр орж ирээд control plane дээр дахиад тооцоол. Энэ PC руу очиход энэ switch аль портоор гарах юм бэ гэдэг тооцоол. За тооцоол хийгээд энэ PC-н дээр очино гэсэн. За энэ хэрэглэгч интернет орох байгаа үед дахиад яг switch-ийн интерфейсээр орж ирээд CPU дээр тооцоол хийгээд 2 дугаар switch руу очиод 2 дугаар switch-ийн CPU дээр тооцоол хийгээд router дээр очиод router-ийн CPU дээр тооцоол хийгээд интернет рүү орно гэсэн. Ийм процесс хийгдснээр яаж байгаа юм бэ гэхээр энэ дээр процессингийн delay гэдэг зүйл ажиглагдаж байгаа. Процессингийн delay. Төхөөрөмж болгон дээр CPU дээр нь ачаал үүсэж байгаас шалгалт хийж байгаас. Эндээс энийг арай хурдан ажиллагаатай болохын тулд SDN буюу software defined network гэдэг зүйл гарч ирсэн. Энэ SDN юу хийдэм бэ гэхээр товчхондоо энэ
сүлжээний төхөөрөмжүүдийг нэгдсэн нэг удирдлагатай болгодог. Нэг контроллероор сүлжээний бүх төхөөрөмжийг удирдах гэсэн. Нэгдсэн нэг удирдлагатай болгож. Ингээд сүлжээний инженерүүд цаашдын чиг хандлага юу юм бэ гэхээр эдгээр төхөөрөмжүүд switch байх уу, router байх уу, firewall байх уу гэдэг нь хамаагүй нэгдсэн нэг удирдлагаар бүгднийг удирдах боломжтой гэсэн. Бүгдэнд нь нэг цэгээс тохиргоо гэх боломжтой гэсэн. За дээрээс нь автоматжуулж ашиглах боломжтой гэсэн. Ингээд нэгдсэн нэг контроллертой болсны дараа өгдөл ээж дамжих уу гэхээр хэрэглэгчээс контроллер бол хэрэглэгчийн урсгалыг зааж өгнө гэсэн. Аль төхөөрөмжийн сан ямар одоо PC байгаа, аль төхөөрөмжийн сан интернет байгаа гэдэг контроллероос бүх удирдлагыг дамжуулж байна. Сүлжээний төхөөрөмж рүү. За ингэсний дараагаар хэрэглэгчтэй процессингийн дэлхийг үүсэхгүй шууд хоорондоо холболт үүснэ гэсэн. Маш хурдтай ажиллана гэсэн. Дээрээс нь бид нар сүлжээндээ байгаа 100 switch router-уудыг нэг цэгээс удирдах боломжтой гэсэн. За энийг товчлохондоо ASD гэж нэрлэдэг байгаа шүү. Software Defined Network. Тэгэхээр уламжлалт сүлжээний архитектурыг ASD-ний уламжлалтаар яг шинжилсэн гэсэн. Бид нар сүлжээний төхөөрөмж тус бүрлүү хандаж тохиргоо хийхээс илүүтэйгээр нэг цэгээс бүгднийг удирдах боломжтой гэсэн. Сүлжээн дээр 10 switch байлаа гэхэд сүлжээний инженер 10 switch руу нэг нь холбож байгаа оронд яг нэг цэгээс 10 төхөөрөмжтэй зэрэг тохиргоо хийх боломжтой. А энэ дээр нөгөө programmability ашиглах боломжтой. API-аар тохиргоо хийх боломжтой. Python-аар script бичиж тохиргоо хийх боломжтой болж байгаа гэсэн. За ингээд ASD-нтэй хосолж байгаа шинэ сүлжээний бүрэлдэхүүн хэсгийг харагдаж байна. Сүлжээний инженерүүдийн зайлшгүй мэдж явах ёстой шинэ зүйл хэсэг цааштай. За байгууллагуудад хувьд бас байгууллагада ASD гэдэг зүйлийг нэвтрүүлэхийн тулд сүлжээний автоматжуулалтыг нэвтрүүлэхийн тулд танай байгууллага сүлжээний дэд бүтц дараах холболт руу шилжиж байгаа гэсэн. Энэ архитектур руу шилжиж байгаа гэсэн. За энэ дээр ASD контроллер гэдэг зүйл бол бүх сүлжээний төхөөрөмжүүдийг удирддаг нэг тоног төхөөрөмж гэсэн. Нэг контроллер тоног төхөөрөмж байж болно. Эсвэл энэ виртуал үйлдвэрлэлийн систем бас байж болно гэсэн. Виртуал үйлдвэрлэлийн систем байж болно. За ингээд контроллероор бид нар сүлжээний төхөөрөмжүүдийг удирдана. Сүлжээний төхөөрөмжүүд контроллероор бид нар ямар нэгэн тохиргоо хийхдээ SNMP, SSH, Telnet, Netconf, RESTconf гэдэг эдгээр технологиудыг ашиглана. Эдгээр бол сүлжээний инженерүүдийн ашигладаг API байхгүй. API шүү. Бидний API. SNMP гэдэг зүйлийг маш их сүлжээний инженерүүд мэддэг. За энийг анх удаа сонсож байгаа хүн байвал SNMP-г юунд ашигладаг юм бэ гэхээр энийг бид нар сүлжээний монитор гэхэд ашигладаг шүү. Монитор хяналт байж шүү дээ. За тухайн байгууллагын сүлжээний трафик нийт урсгал тэдний хувьтай дамжиж байна. А энэ дэр сүлжээний ийм төхөөрөмжүүд сүлжээний тасарчлаа ч гэдэг юм уу те. Ийм төхөөрөмжийн сипүүний ачаалал нь дүүрээд байгаа юм байна гэдэг нэгдсэн нэг хяналтын сервер байдаг. Хяналтын серверүүд тухайн сүлжээний мэдээллүүдийг авахдаа төхөөрөмжөөс мэдээлэл авахдаа SNMP гэдэг протокол ашигладаг. Тэгэхээр SNMP бол сүлжээний төхөөрөмжийн мэдээллийг хяналтын серверлүүд дамжуулдаг бидний ашигладаг API-ийн нэг төрөл гэсэн. API. За энэ дэр хоёр төрлийн API байна. Нэг нь soft bound API, нөгөөх нь north bound API гэж. North bound API гэдэг нь юу юм бэ гэхээр манай ASD-ийн контроллер цаашаага хойшоогоо бизнесийн аппликейшнуудтай холбогдох боломжтой гэсэн. Бизнесийн аппликейшнд холбогдох боломжтой. Жишээлбэл энэ дэр troubleshooting хийх, policy бичих API-ийн хүслүүдийг хийх боломжтой. За хэдүүл өмнөх жишээн дээр. Тэгэхээр ирээдүйн сүлжээний холболт бол ийм архитектураар ASD-ийн контроллероос доошоо нөгөө router switch гэдэг сүлжээний төхөөрөмжүүд, router switch firewall гэдэг төхөөрөмжүүд. За контроллер нь цаашаага бизнесийн аппликейшнтэй холбогдно. Жишээлбэл ямар аппликейшн байж болох юм бэ гэхээр энэ дэр одоо за нэг сүлжээ төлөвлөлтийг хэлцэх юм даа. Манай сүлжээний төхөөрөмж дээр жишээлбэл нэг хороон дээр тавьсан сүлжээний төхөөрөмж, эсвэл банкны нэг салбар дээр байгаа тухайн төхөөрөмж дээр нийт хэдэн wireless-аар холбогдсон хэрэглэгч байгаа юм бэ гэдэг тоог гаргаж авах гэж үзье. Тэ? Нийт хэдэн хэрэглэгч wireless холбогдож байгаа, эсвэл хэдэн ажилтан wire-аар холбогдож байгаа. Эсвэл манай сүлжээн дээр нийт хэдэн router, хэдэн switch байна гэдэг мэдээллийг авах гэж үзье. Сүлжээ төлөвлөлтийн эсвэл аудитын. За тэдгээр ажилчид эдгээр мэдээллийг авахын тулд яах вэ гэхээр заавал сүлжээний инженерээс очиод асуугаад цаг хугацаа алдах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл API хүсэл хийж байна. Надад яг ийм мэдээлэл хэрэгтэй байна. Wireless-аар холбогдож байгаа клиентүүдийн тоо хэрэгтэй байна. За эсвэл яг нийт манай ашигладаг router-уудын жагсаал хэрэгтэй байна. API-ууд хэрэгтэй байна гэдэг API-ийн хүсэлтэд илгээч нь API хүсэлтийг манай ASD controller гэдэг төхөөрөмж яах вэ гэхээр энэ ирсэн API хүсэлтийн дагуу мэдээллүүдийн
сүлжээний төхөөрөмжүүдээс автоматар авна гэсэн үг байна. За дээрээс нь өөр ямар аппликейшн байх боломжтой вэ гэхээр аюулгүй байдлын policy бичиж болно гэсэн. За жишээ нь аюулгүй байдлын заавал нөгөө firewall дээр тохиргоо хийдэг командын мэдээлэл шаардлага. Зүгээр бид нар X гэдэг сайт руу X гэдэг вебсайт руу за ийм портоор хандахыг хоригломоор байнаагүй л энэ API хүсэлтийг контроллер руу илгээч гэсэн. Зүгээр хүсэлтийг юу хийлгэмээр байгаагаар хүсэлтийг илгээж. Контроллер цаашаа автоматар firewall дээр нөгөө хийх гэдэг зүйлийг автоматар тохируулж гэсэн үг байна. Энийг сүлжээний автоматжуулалт нэрлэдэг. За энэ автоматжуулалтыг хэрэгжүүлэхэд бол бид нар programmability-гийн API гэдэг хүсэлтийг илгээгээд байгаа гэсэн. За энэ дээр Cisco-гийн сүлжээний контроллер SDN контроллерыг харуулсан жишээ. Жишээлбэл Cisco дээр APIC EM гэдэг контроллерыг нөгөөдөө үнэгүй байдлаар хүмүүст харуулдаг. Үнэгүй байдлаар. Энэ контроллер юу хийж болох вэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр энэ контроллер дээр сүлжээний төхөөрөмжүүдийн мэдээллүүдийг бид харах боломжтой гэсэн. Нийт энэ контроллер дээр хэдэн төхөөрөмж холбогдсон байна гэдэг мэдээллийг харах боломжтой. 4 төхөөрөмж холбогдсон байна. За энэ дээр бас контроллер нь автоматар сүлжээний топологийг зурх боломжтой. Тэр сүлжээний топологи гэж юу хэлдэг вэ гэхээр тухайн байгууллагын сүлжээний төхөөрөмжүүд хоорондоо яаж холбогдсон бэ гэдэг зураглалыг бид сүлжээний топологи гэж нэрлэдэг. Тэгэхээр сүлжээний инженер топологоо зураад хайгаад явах бас заримдаа төвөгтэй байдаг. Гар ажиллагаа хэтэрхийг шаарддаг. Энийг бид нар яаж хөнгөлөх боломжтой вэ гэхээр SDN контроллер гэдэг зүйл бид нар нэг цэгээс сүлжээний бүх төхөөрөмжүүдийг удирдах гэдэг. Нэг цэгээс удирдах гэдэг. Эднэр ерөнхийдөө энэ топологыг автоматар зурчдаг. Ийм рутер ийм хэсгүүд хоорондоо ингэж холбогдсон байна гэдэг автоматар зурчдаг гэсэн контроллер гэдэг зүйл. За ингэж зурцсан бол бид нар эднэртэй дараач тохиргоог боломжтой. Рутер дээр дарлаа, рутер дээр тохиргоог боломжтой. Switch дээр дарлаа, switch дээр тохиргоог боломжтой. Энийг нэгдсэн нэг зэгээс удирдах гэдэг хэлээд байгаа. Ингээд илүү хөнгөвчлж байгаа. Дээрээс нь автоматжуулалт хэрэгжүүлэх боломжтой гэсэн. За энэ дээр хандаад хэдүүлээ яг энэ контроллер дээр байгаа сүлжээний төхөөрөмжүүдийг харах гэтэл нэг асуудал надад нэг асуудал үүссэн байна. Ямар асуудал вэ гэвэл энэ веб браузер энэ одоо юу арай энэ бол Cisco дээр нээлттэй хинч хандж болно гэд нээлттэйгээр үүсгэсэн демо виртуал машин байна. Гэтэл энэ гацаад юм харагдахгүй. Гацсан учраас би энэ контроллерын цаана ямар рутер ямар хэрэглэгч холбогдсон байгаа вэ гэдгийг би харж чадахгүй. Гацсан учраас. За энийг хэдүүлээ яаж веб браузер ингээд төвөгтэй гацсан үед яаж хэлбэрээр харах боломжтой вэ гэхээр бид нөгөө API хүслийг харах боломжтой гэсэн. Заавал энэ веб браузер хүлээхгүй гэсэн. API хүслийг хийж гэсэн. За жишээ нь API-г яриад байгаа API харъя гэсэн. Ямар API яаж илгээх вэ гэдэг. За API хүсэл илгээхэд бол Postman гэдэг энэ програмыг ашигладаг. Postman гэдэг програмуудыг ерөнхийдөө developer Postman-ийн төсөлтөйгээр REST API илгээдэг. REST гэдэг нь вебээр хандаж хүсэл илгээх гэсэн. Хүсэлтэй харна гэсэн. Тэгэхээр сая хэдүүлээ нөгөө SDN контроллерын веб руу орох гэсэн чинь тухайн контроллерын веб нь бол унтарсан байна шүү дээ. Юу гацаад байна шүү дээ. Гацаад юм харагдахгүй. За тэгвэл хэдүүлээ хүсэл хийх гэсэн API хүсэл хийх. За жишээ нь энэ дээр API-аар хэдүүлээ мэдээлэл авахын тулд яах ёстой вэ гэхээр за эхлээд authentication хийх ёстой. Хин дуртаа нь манай сүлжээний төхөөрөмж мэдээлэл авах боломжгүй гэсэн. Тэгээ authentication хийхэд бол хэдүүлээ энэ дээр токен үүсгэх ёстой. За токен үүсгэхэд API маань REST API маань дотроо бас мессежтэй git post put гэдэг хүсэлтүүд төрлүүдтэй. Post гэдэг төрлөөр хэдүүлээ authentication хийх токен үүсгэх одоо хандах гэдэг authentication-ы код үүсгэх боломжтой. За энийг хэдүүлээ ямар API хийх юм бэ гэхээр HTTP за APIC EM гэдэг APIC EM за энэ дээр ticket үүсгэж байгаа хэдүүлээ. Ticket үүсгэх хүсэл хийх гэж байгаа гэсэн. За энэ дээр хүсэл илгээхдээ яах вэ гэхээр authorization хэсэг дээр энэ дээр username password оруулах хэрэгтэй. За энэ дээр username password тагтас бич явуулсан username password харагддаг. Devnet. За дээрээс нь би энэ дээр юу бичих хэвээр бэ гэхээр body хэсэг дээр за энэ рүү хандах data structure зааж өгөх хэрэгтэй. За өөрөөр хэлбэл би JSON-оор өгдлөө хармаар байна гэсэн. JSON-оор. За энэ дээр JSON-оор би username password-ын мэдээллийг бас бичих хэрэгтэй. Жишээ нь username нь devnet user за password нь за энэ JSON формат байна шүү дээ. Та JSON формат гэдэг зүйлийг бас нийтээс хайж үзээрэй.
За ингээд би юзерний пассвортаа илгээгээд за headers дээр толгой хэсэгт нь за content type нь JSON байна. Миний авах гэдэг контентийн мэдээлэл JSON өгөл байх хэрэгтэй гэсэн. За ингээд хэдүүлээ өгөлийг илгээе. За энэ бол API хүсэл гэсэн. Саяны хэдүүлээ энэ гацаад байсан энэ веб браузер руу энэ рүү энэ HTTP контроллер руу бид нар хүсэл илгээсэн гэсэн. Ийшээ хандах authentication хүсэл илгээсэн. За манай хүсэл нь жоохон удаад байна. За хүсэлтээ хариу ирсэн биз дээ. За энэ дээр хүсэлтийн хариу HTTP хүсэлт бол 200 гэсэн кодтой энэ бол 200 бол амжилттай болсон гэсэн. За энэ бол JSON гэдэг дата формат ч. JSON гэдэг дата формат. За энэ форматыг бид ticket ирсэн байна. Ticket буюу энэ төхөөрөмжөөс хандаж мэдээлэл авахын тулд бид энэ одоо нууцлалыг ашиглана гэсэн. За хэдүүлээ энэ API хүсэлтээр саяны API EM дээр байгаа холбогдсон хэрэглэгчдийн мэдээллийг ямар хэрэглэгчид холбогдсон бэ гэдэг мэдээлэл. Хост мэдээлэл гэдэг. За хост мэдээллийг харах нь бол гид хүсэлтээр илгээж байгаа. API гид хүсэлтээр за түрүүний authentication-ы бас хэдүүлээ энд бичиж. Authentication user-ийн пассворд байх хэрэгтэй. За header хэсэгт нь хэдүүлээ. Content type нь JSON байх хэрэгтэй. За JSON байж болно эсвэл XML байж болно, YAML байж болно гэсэн. За энэ дээр хэдлээ токен оруулнаа. Xout токен. Тэгэхээр шигж байгаа токен саяны хүсэлтээ хариулж ирсэн токен гэсэн. За ингээд саяны контроллер дээр байгаа хост буюу бүх төхөөрөмжийн мэдээллийн хаяа гэдэг хүсэлтийг илгээсэн хүсэлтийн хариуд ийм мэдээлэл ирж байгаа биднэрт. Энэ бол JSON формат гэсэн. Хэдүүлээ вебээр ороод хэтэрхий ачаалал өндөртөө бидэд бол харагдаж чадахгүй шүү дээ. За тагд зарим нь орж ирсэн бол заримд нь асуудалгүй хандж ирсэн магадгүй. За би ингээ вебээр ороод харах гэсэн чинь харагдахгүй байна. Гэтэл би API хүсэл илгээгээд харчиж байгаа гэсэн. За энэ хүсэлтийг унших юм бол хэлхийн дээр host-ийн API-г ийм API-тэй host буюу хэрэглэгч байгаа юм байна. Ийм API-тэй хэрэглэгч байгаа юм байна. Wired буюу энэ хэрэглэгч бол утастай хэрэглэгч гэсэн. LAN кабелээр холбогдсон хэрэглэгч байна гэсэн. За ингээд доошлуулаа харсан чинь дахиад энд нэг хост байна гэсэн. Хоёр хэрэглэгч байна гэсэн. За хоёулаа wired байна гэсэн. Ингээд бид нар энэ JSON өгдлийг харахсан чинь жоохон ойлгомжгүй харагдаад байна. Ойлгомжгүй буюу одоо чи унших төвөгтэй ч гэдэг юм да. Эсвэл биднэрт шаардлагагүй маш олон мэдээллүүдийг нэгтгэсэн байгаа юм дээр. За энийг хэдүүлээ илүү ойлгомжтой зөвхөн хэрэгтэй мэдээллээ өөртөө авъя гэх юм бол Postman-ы оронд Python ашиглаад Python-аар скрипт бичээд бас адилхан үр дүн харах боломжтой гэсэн. За энэ дээр миний бичсэн Python скрипт байна. За энэ Python скрипт маань юу хийж байгаа юм бэ гэхээр саяны HTTP контроллер дээр холбогдсон хэрэглэгч болон сүлжээний төхөөрөмжүүдийн мэдээллийг авах зорилготой юм скрипт байна. Ямар сүлжээний төхөөрөмжүүд холбогдсон бэ гэдгийг харах гэдэг энэ скрипт. За энэ дээр API хүсэлтийг Python-аар илгээсэн гэсэн. Саяны хэдүүлэнгийн илгээсэн Postman дээр илгээсэн хүсэлтүүдийг энэ дээр Python-араас илгээж байгаа гэсэн. Python-аар илгээж байгаа давуу тал нь юу юм бэ гэхээр би хүссэн үр дүнгээ эмх зэгцтэй харах гэдэг. Postman дээр бол эмх зэгцтэй харах боломжгүй гэсэн. Бүх мэдээллийг бөөндөд бидэнд нь өгч байгаа гэсэн. Багцлаад өгч байгаа гэсэн. За энийг би эмх зэгцтэй харахын тулд би энэ саяны контроллер дээр холбогдсон бүх сүлжээний төхөөрөм хэрэглэгчид болон сүлжээний төхөөрөмжүүдийн жагсаалтыг харах юм скрипт бичсэн байна. Хэдүүлээ эдгээр скриптийг ажиллуулж үзье. За энэ скриптийг ажиллуулах үед доор шуурд үр дүн доор харагдах хэрэгтэй гэсэн. Миний харахыг хүссэн үр дүн харагдана гэсэн. За жишээ нь энэ хостуудын жагсаалт гэсэн. Саяны контроллер дээр ямар хостууд холбоотой байгаа юм бэ гэдэг жагсаалт нь харагдах хэрэгтэй. За энэ дээр харагдаж байна. Хостууд. За хостуудаа би бүр зэгцтэй харагдуулахын тулд урталт нэг дугаарлалт тавьсан. Number тавьсан зэ. Эхний хэрэглэгч, хоёр дахь хэрэглэгч. За хостын төрөл утастай юу, wireless уу, эсвэл лангаар холбогдсон уу гэдэг төрөл. Wired гэдэг нь лангаар холбогдсон. Лангаар холбогдсон ийм IP-ийг хэрэглэж байна гэдэг мэдээлэл. За доор нь device сүлжээний төхөөрөмж гэсэн. Саяны контроллер дээр эдгээр сүлжээний төхөөрөмжүүд холбогдсон байна гэдэг мэдээллүүд нь харагдаж байгаа юм. За би бас энэ чат харж байгаа зөвлөгөөнөөс шууд асуугаад явчихад дараа нь ярилцах уу гэдэг юм. Бид нар дараа нь ярилцсанаа асуулт хариултын хэсэг байгаа шүү дээ. Та хэд хэрэг асуулт байвал асуултаа та мартахгүй бол тэмдэглээд явж байгаарай. Тэгэхээр манай хугацаа бас жоохон хэтэрсэн байх шиг байна. Тэгэхээр би товчлоод та хэд шууд демонуудаа харуулад явчих гэж бодлоо. Тэгэхээр энэ бол нэг демон хэсэг шүү.
За ингээд сүлжээний төхөөрөмжөдөө бид шууд нэг скрипт ажиллуулаад яаж байгаа харж байгаа гэсэн. За дараагийн демо юу юм бэ гэхээр бид энэ бол API-ийн тусламжтайгаар бид сүлжээн дээр ямар төхөөрөмж байгаа юм бэ гэдэг мэдээлэл авчиж байгаа. Тэгэхээр API-ээр бас бид тохиргоо хийх боломжтой гэсэн. Хэрэглэгчтэй API-г солих, VLAN солих гэдэг юм да. За мөн дараагийн нэг демо бол хэдүүлээ Python-ы тусламжтайгаар яаж сүлжээний инженерүүд одоо бичиж байгаа командуудаа автоматжуулах вэ гэдэг нэг демо байна. Тэгээд сүлжээний инженерүүд бол маш их тохиргоо хийх шаардлага байдаг. Рутер болон switch дээр тохиргоонууд командаар тохиргоо хийдэг. Энэ командаар хийж байгаа тохиргоонуудыг бид нэр одоо яах боломжтой вэ гэхээр автоматжуулах боломжтой гэсэн. За би энэ нэг virtual дээр рутер switch бэлтгэсэн байгаа. За энэ дээр би virtual-аар switch бэлтгэсэн байна. Тэгэхээр энэ switch-тэй би юу хийж байгаа юм бэ гэхээр Python-ы тусламжтайгаар автоматжуулалт хийх гэдэг. Бидний хийдэг тохиргоонуудыг автоматар хийх гэдэг байгаа гэсэн. За жишээ нь за рутер switch маань асууж байна. Энэ автоматжуулалт бол API ашиглаагүй автоматжуулалт шүү. Бид нэр API ашиглаад автоматжуулалт тохиргоо хийсэн ч болно, эсвэл Python-ыг дангаар нь ашиглаад бас тохиргоо хийх боломжтой гэсэн. За энэ дэр хэлээ төхөөрөмж маань асцсан байна. За та хэд харж байгаа энэ R2 гэдэг host name-тэй нэртэй төхөөрөмж гэсэн. За энэ төхөөрөмж дээр би юу тохируулсан бэ гэхээр за хэрэглэж үүсгэсэн. Админ болон password гэдэг. За би энэ command line-ы жоохон фонтын томруулаад та фонт нь арай жижигхэн харагдаж байгаа. За энэ дээр би телнетийн холболт үүсгэсэн, телнет тохируулсан, телнетээр хандах хэрэглэгч username password үүсгэсэн байна. За одоо хэдүүлээ энэ төхөөрөмж дээр байгаа VLAN-ын тохиргоог харъя. Show VLAN brief. Тэгэхээр энэ router switch дээр ямар VLAN байгаа юм бэ гэхээр за VLAN 1 болон 1002-оос 1005-ын хооронд VLAN үүсгэсэн байна гэсэн. Эдгээр VLAN үүсгэсэн. За энэ дээр хэдүүлээ Python тусламжтайгаар автоматар тохиргоо хий. Автоматар олон VLAN үүсгий. Маш олон VLAN автоматар үүсгэсэн. За автоматар үүсгдэг ерөөдөө би телнетээр хандаа тохиргоо хийх боломжтой скрипт энэ дээр бас бичээд бэлдсэн байгаа гэсэн. Телнетийн тусламжтайгаар хандах юм шүү дээ. За энэ дээр хэдүүлээ юу гэж байгаа юу шаардлагатай юм бэ гэхээр бид нар манай switch-ийн IP-ийг хэрэгтэй. Хэдүүлээ switch-ийн IP-ийг харъя. За switch-ийн маань IP-ийг ямар хаяг байна вэ гэсэн чинь за энэ 192.168.1.10 гэдэг IP хэрэгтэй switch IP-ийг 1.10. За энэ дээр би хост дээр 1.10 гэдэг хост руу хандна гэсэн телнетээр хандах скрипт. Энэ скрипт бол Python-ы өөрийнх нь скрипт шүү. Python-ы телнетээр ханддаг сан гэсэн үг. Сан гэж хэлж байгаа. Энэ бол интернетээр зөндөө байгаа скриптүүд. За ингээд телнетээр хандаад юу хийх вэ гэхээр энэ дээр яг username password-ыг гараас оруулнаа. За дээрээс энэ Cisco-ийн төхөөрөмжөөр ажилладаг инженер бол мэдж байгаа команд ихтэй. Conft гэдэг тохиргоо гэдэг командаар гэж. За энэ команд дээр за энэ скриптинг бас жоон томорхон томруулаад. За энэ дээр би switch руу телнетээр хандаж ороод conft host нэрийг солиод VLAN үүсгэж. VLAN үүсгэхдээ би Python дээр энэ програм мэдж байгаа хүмүүс мэдж байгаа та. For with давтал үүсгэсэн байна. Би давталтаар 2-оос 101. За Python дээр бол range гэдэг функц дотроо 101 гэж оруулсан бол 100 хүртэл авчдаг. Хамгийн сүүлийг нь оруулдаггүй. Ингээс 2-оос 100 хүртэл VLAN үүсгэх давтал би энд бичсэн гэсэн. VLAN гэдэг командаар. Тэгэхээр сүлжээний инженерүүд төхөөрөмж байгаа командыг мэдж явах шаардлагатай. Дээрээс нь Python сурчих юм бол нөгөө параметрын хилээ өөрийнхөө тохиргооны командуудаа хослуулад автоматжуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн. За энэ дээр хэдүүлээ 2-оос 100 хүртэл VLAN үүсгээд VLAN-даа нэр өгсөн ийм скрипт байна. За энэ скрипт хэдүүлээ ажиллуулъя. За дээрээс нь скрипт маань ажиллаж дууссаны дараа энэ хамгийн сүүлийн мөрөн дээр энэ телнетээр хандаад дотор нь хийсэн бүх тохиргоогоо энэ дээр принтлж харуулах юм скрипт байгаа шүү. За username нь admin. За password нь хэдүүлээ юу гэж өгсөн харъя. Телнетээр хандж байгаа гэсэн. Username admin, password нь 123 гэж байна да. За 123-ыг оруулчих. Ингээд хэрэглэгч username password оруулсан үед одоо яг хөө switch руу хандаад бүх VLAN үүсгэж байгаа гэсэн. 2-оос 100-гийн хооронд VLAN үүсгэж VLAN-да нэр өгсөн тохиргоо хийж байгаа гэсэн. Ингээд тохиргоо дуусчих юм бол за энэ шууд харуулж штэ бид нарт. Switch руу хандж орсон тохиргоо гаралтын принтлж харуулж байгаа. Нэг скрипт ажиллуулаад бид нар маш олон тохиргоог одоо хурдан ажиллуулах боломжтой хийх боломжтой гэсэн. Switch руу хандаж ороод conft гэж ороод
Энэ switch-ийн хост нэрийг R2 байсныг switch-ийг Python болгож солилцсон гэсэн. За солонгуудаа энэ дээр VLAN-д үүсгэх явцсан гэсэн. Үүсгээд нэрнүүд үүсгэсэн байна да. За одоо хэдүүлээ switch-ийг шалгая. Энд switch байна. За switch руу ороод харсан чинь энэ дээр лог гараад ирсэн байна. Энэ admin гэдэг хэрэглэгч ийм API-гаас энэ switch руу хандсан байна гэсэн лог гарч ирж байна. За энэ төр дарлаа host нэрээ солилцсон гэсэн. За VLAN арай. Show VLAN brief. За өмнө хэдүүлээ VLAN харахад бол энэ ийм VLAN байсан те. 1-ээс 1500 хооронд VLAN байсан. За одоо хэдүүлээ харъя. За show VLAN brief гэж харсан чинь энэ дээр байгаа. Шинэ VLAN-д автоматик үүссэн байна. VLAN 2-оос VLAN за 100-гийн хооронд шинэ VLAN-д үүссэн гэсэн. Энийг сүлжээний автомат гэж нэрлэдэг байна. За хэдүүлээ энэ скриптийг жоохон өөрчлөе. Жишээлбэл энэ хэрэглэгч username admin username password-ыг гараас оруулахгүй скрипт автоматар өөрөө оруулна гэж тохируулж. Host name нь admin за юуг нь өөрчилсөн шүү дээ. IP-г нь энэ шүү дээ. User name гэдэг нь гараас оруулж. Гараас оруулахгүй шууд скрипт өөрөө оруулна. User нь admin за password нь 1 2 3 гэсэн password шүү дээ. За энэ дээр password нь 1 2 3 гэсэн password. За гараас нь оруулна. За тэгээд хэдүүлээ саяны тохируулсан тохиргоонуудаа устгая. Буцаая те. За яг одоогоор бол хэдүүлээ тохиргоогоо шалгахад бол host name нь за дахиад хэдүүлээ тохиргоогоо нэг харчээ. Host name нь за switch нэг Python гэсэн host name байна. За show VLAN brief гэж харах юм бол бүх VLAN-ыг үүсгэсэн байна. За энийг хэдүүлээ устгая. Устгах команд нь host name-ийг no host name гэж бичээд за энэ дээр no VLAN гэж бичиж 2-оос 2 зөвхөн VLAN-да хэдүүлээ устгах чинь гэсэн. За энэ хоёрыг бол энэ бол VLAN нэр өгж байгаа скрипт хэсэг байгаа. Энэ хоёрыг хэдүүлээ боловч. За ингээд скриптээ ажиллуулчлаа. Доор скрипт маань уншиж гэсэн. Тэгэхээр энэ скриптээ ажиллуулахын тулд би энэ switch-тэйгээ одоо нэг сүлжээнд байх хэрэгтэй гэсэн. Эсвэл би сүлжээгээ дамжуулж switch рүүгээ ping явж байгаа холболт байх хэрэгтэй гэсэн. За скрипт шууд ажиллаад дууссан юм шүү дээ. Энд дээр no VLAN гэх бүх VLAN-ыг устгасан байна. Switch руу ороод no host name гэдэг host name-үүдээ нэрүүдээ устгаар VLAN-уудаа устгацсан байна. За хэдүүлээ switch рүүгээ хандаж ороод харъя. Тохиргоогоо харъя. За энэ дээр host name нь өөрчлөгдсөн байна. Switch гэдэг нь өмнөх host name нь switch доогоор нэг доогуураас Python гэдэг host name байсан. Энд дээр host name switch болж өөрчлөгдөд. За хэдүүлээ show VLAN brief гэж харъя. За энэ дээр нөгөө 2-оос 100 хүртэл үүсгэсэн VLAN-д устгацсан гэсэн. Ингэж бид нэр сүлжээний автоматжуулалтыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр сүлжээний автоматжуулалт гарч ирээд Cisco бас зарим Cisco ч хэлэхгүй ер нь үйлдвэрлэгчид зарим төрлийн протоколуудаа ажиллуулсан болиулсан байна. Өөрөөр хэлбэл хуучин CCNA-ийн сургалтанд суужсан хүмүүс бол VTP гэдэг протоколыг мэдэх баг. За би сүлжээний инженер рүү жоохон хандчихлаа. Ажилтны туршлагатай хүмүүс рүү да. CCNA гэдэг сургалтанд суусан хүмүүс VTP гэдэг протоколыг ашигладаг. VTP гэдэг протокол бол VLAN-ыг автоматар switch-үүдийн хооронд үүсгэдэг протокол гэдэг. За гэтэл CCNA шинжлэгдсэн сургалтын дээр VTP хасагдсан. VTP-г Cisco бас ашиглах болж байгаа гэсэн. Яагаад VTP-г ажиллах байгаа юм бэ гэхээр VTP бол автоматар олон switch дээр олон VLAN үүсгэдэг. Гэтэл бид нар automation буюу автоматч ашиглаад энийг хийх боломжтой болсон. Заавал энэ нэвтрүүлэг протокол ашиглах шаардлагагүй гэсэн. Python script ажиллуулаад зарим тохиолдолд автоматар хийх боломжтой болсон гэсэн. За энэ бол сүлжээний автоматжуулалт бол маш хэрэгтэй. Программабилитийг авчиж байгаа хамгийн том зүйл. Энүүгээр бид нар нөгөө хүмүүсийн гараараа их оруулж алддаг алдаануудыг засна гэсэн үг байна. Бүх алдаануудыг засна. Автоматар скрипт ажиллаад troubleshooting буюу асуудал шийдвэрлэх процессыг бас скрипт хийн гэсэн. Скриптээс автоматар яах юм ч тийм. За ингээд дээрэс нь бас та хэдэд бас нэг зөвлөх зүйл юм бэхээр Python-аар ингээд скрипт бичээд байвал төвөгтэй гэж зарим бодож магадгүй тийм. Гэтэл энэ дээр яг үхээр бас Cisco-гийн төхөөрөмжтэй тохиргоо хийхэд Cisco-гийн команд шаардлагатай байна. Гэтэл Juniper, HP-гийн төхөөрөмжтэй Python-аар автоматжуулалт хийя гэдэг бас нэг шаардлага чиж байгаа тийм. Өөр vendor-ийн төхөөрөмжтөөр ашиглахыг бид нар Python-ы сан ашиглах боломжтой. Тэгэхээр би та гэдэг зөвлөх бас нэг зөвлөгөө байна. Та гэд энэ сан бас нэг судлаарай. За бичээд аваарай. Netmiko болон Paramiko гэдэг сан байгаа шүү. Энэ сан яадаг вөхөр өөр vendor-ийн сүлжээний төхөөрөмжтөөр нэгэн зэрэг тохиргоо хийх боломжтой гэсэн. Энэ сангуудыг ашиглаад бид нар үндсэн нэг тохиргоо хийнэ. Үндсэн хийж байгаа тохиргоонуудыг цаашаага эдгээр сангууд маа явах вөхөр vendor-ийн тань гэсэн үг.
Хэрвээ Cisco дээр хийжвэл Cisco-гийн автоматар цаанаа команда хөрвүүлээ явуулчих гэсэн. Хэрвээ хэдүүл яг Juniper дээр тохиргоо хийжвэл Python-оор дамжуулаад Juniper дээр тохиргоо хийжвэл Juniper руу бас автоматар хувиргаад явуулчих гэсэн байна. Ингээд бид нэр олон өөр үйлдвэрлэгчдэр автоматар тохиргоо хийхдээ нэг сан ашиглах боломжтой гэсэн. Нэг сан. За ингээр сүлжээний инженерүүд хоорондоо сангуудаа энэ скриптүүдийг хуваалцдаг нэг талбар бий болж байгаа. Шинээр бид нэг одоо энэ платформ дээр хоорондоо скриптүүдээ хуваалцах боломжтой гэсэн байна. Ганцаараа бичээл би зарим нэг скрипт бич чадахгүй байна. Би параметрлалтаа муу эсвэл миний хүссэн скрипт миний хүснээр ажиллах байна гэвэл та хэдийн хүсэж байгаа ажиллагааг бэлтгэсэн скриптүүд байгаа гэсэн. За тэгдгээр скриптүүдийг хэдүүлээ хаанаас харах юм бэ гэхээр за GitHub гэдэг сайтн дээрээс Netmiko-гийн скриптүүдийг харж болно. За эсвэл Cisco-гоос developer гэдэг шинэ зүйл гарч ирсэн. Developer Cisco.com гэсэн шинэ сайт гарч ирсэн. Эндээс бид нар бас автоматар суралцах боломжтой шүү. Тэгэхээр бид нар энэ сүлжээний автоматжуулалт гэдэг зүйл, programmability гэдэг зүйлийг үнгүүгээр хаанаас мэдээллийг илүү дэлгэрэнгүй олж авах вэ гэхээр та энэ сайтаас авч болно шүү. Developer Cisco.com. За би цаг арай жоохон хэтрүүлсэн явж байна. Тэгэхээр та гэдээс бас энэ сайтыг хальт харуулъя. За энэ сайтын талаар бас чатан дээр би шууд энэ сайтын линкийг оруулчих. Та энэ сайтыг судлаарай. Энэ сайтан дээр сүлжээний автоматжуулалтыг яаж хэрэгжүүлэх вэ? Python-ыг яаж суралцах вэ? API гэж юу юм бэ гэдэг талаар нэмэлт юмуд байгаа. Мэдээлэлүүд байгаа. Developer. За би энэ дээр шууд энд би орсон байгаа хаа. Линкийг би энэ чатан дээр бичиж. За ингээд Cisco-гийн шинжилэлтэй гарч ирсэн шинэ зүйл бол DevNet гэдэг зүйл гарч ирсэн. DevNet. Энэ DevNet гэдэг зүйл бол шинэ сурвалж байна. Cisco-гоос сүлжээний автоматжуулалт зориулаад ийм шинэ сурвалж гарч ирсэн гэсэн. Хэрвээ та хэд саяны миний ярьсан programmability, API, Python ашиглаад сүлжээний автоматжуулалт хиймээр байна гэвэл та хэд санал болгох сурвалжгүй DevNet гэдэг сурвалж гэсэн. Cisco-гийн. За ингээд шинэ DevNet гэдэг сурвалж гарч ирсэн. Энэ DevNet нь дотроо бас нөгөө NA, NP, IE гэсэн Cisco-гийн шатлалтай байна. Шинэ шатлалтай. За та хэд бас энэ сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл бас энэ линкээр орж энэ сургалтын дотор юу агуулсан бэ гэдгийг бас харах боломжтой шүү.